өнөөдөр улсын төсөв хилцэж байгаа энэ хэрүүл маргааныг дуусгах хуулийн бөгөөд улс төрийн шийдэл нь засгийн газрыг огцруулах юм байна л гэж үзэж байгаа. Энэ засгийн газрыг огцруулах өргөн барих нь улсын хурлын нийт гишүүний 4-1-ээс доош хүн гарын үсэг зурсан тохиолдолд хилцэж эхлэх боломжтой. 4-1-д аль хэзээ хүрсэн. Миний би амралтын өдрүүдээр байсан учраас гишүүд бас амралтаар хотод байгаагүй, заримтай нь уулзаж би энэ хуулийн үндслэл бүх юма тайлбарч чадаагүй учраас өнөөдөртөө би гишүүдтэй уулзалт хийж байгаа. Би чөлөөтэй байж байгаа. Би өнөөдөр миний утас нээлттэй байгаа. Би өнөөдөр улс төрийн намын дарга нар бүлэг бүх хүмүүстэй уулзаад үндслүүдийг тайлбарлахад бэлэн. Харин энэ хугацаануудыг би дамжуулахгүй гэж бодож байгаа. Маргааш би энэ эцсийн байдлаар улсын хурлд өргөн барина. Улсын хурлд өргөн бариад ийм өргөн барьсан шийдвэрийг бичиг ирснээс хойш 3 хоногийн дотор хилцэж эхлэх хуультай. Тийм учраас би маргааш өргөн барина гэдэг бол 5 дахаас энэ асуудал яригдж нэг талдаа эцсийн шийдвэрээ гарах ёстой л гэж харж байгаа. Ингэж улс орон эзэнгүй юм шиг, төргүй юм шиг энэ төсөв хилцэж яхад өнөөдөр парламентын энэ их танхим хаалцтайгаар хэд хоног байх гэдэг юм бэ. Тийм учраас засгийн газар парламент руу халдж байгаа, үндсэн хууль руу халдж байгаа засгийн газрыг бол огцруулна гэдэг зүйлэл одоо хэлж байгаа.